Ираны хувьд бол одоо дээд үдирдэгч өнөөдөр бас аль биесээр одоо мэдээлснийг бид бас давхар одоо мэдээлсэн. За ер нь одоо яг энэтэй зэрэгцээд олон улсын зах зээл дээр геополитикийн эрсдлүүд бол яах аргагүй нөө газрын тосны үн ханш дээр нөлөөлж эхэлж байна. Богино хугацаанд дуусч болов гэсэн хүлээлт бас байсан боловч нэлээд урт сунжирхнэ гэсэн юм мэдээллүүд явж эхэлж байна л да. Таны хувьд яг энэ судлаачийн хувьд юу гэж харж байна? Хизээ дуусах бол гэсэн хүлээлттэй. Одоогийн байдлаар зүгээр харахад бол хоёр янзын хөлбөр бол байх шиг байна. За нэгдүгürt бол Иракийн зүгээс Иракт байгаа курдуудыг зэвсгэлж одоо Иран руу оруулах. За Ираныг дотроос нь одоо юу гэдэг иргэний дайн руу түлхэх нэг ийм төлөвлөгөө болгоо шиг байна. За нөгөө нэг төлөвлөгөө нь бол Азербайджаны зүгээс. За Азербайджан руу бол одоо Ираны шахид дороо нь бол очиж Азербайджанд бол Нахчиваны байсан одоо нисхэн хосны бодлогын сургуулийн барилгалууд одоо цохилт өгсөн гэсэн. За Ираны тал бол бид нар бол энэ цохилтонд бол одоо өгөөгүй энэ бол хуурамч ийм цохилтууд бол байна гэсэн. За ер нь бол Ираны хүн амын ер нь бол 30-аас 40% бол Турк гаралтай Азербайджан, Туркмен тэр хүмүүс бол үндсэндээ бол бүрдүүлдэг. Тэгэхээр энд бол бас салан тус гарлах ийм хөдөлгөөн өрнүүлэх нэг ийм хөлбөр бол байгаа юм болов уу гэж ингэж харж байна. За гэхдээ ер нь бол хамгийн магадлалтай нь бол үндсэндээ курдуудын хөлбөр. За гэхдээ Иракийн курдууд бол бас одоо биднэрт бол зэвсэглэл өгсөн. Гэхдээ биднэрт бол одоо хүн зэвсэг бол өгөөгүй. Өөрөөр хэлбэл Ираны одоо хувьсгалт гавардтай тулдах хэмжээний зэвсэг бол одоогор бол бидэнд бол байхгүй гэдэг мэдээллийг бол одоо Ирак дахь одоо курдын одоо автономт мужийн толгойлогч одоо Барзаны бол одоо бас ингэ мэдгэчгээд бол байна л да. Тэгэхээр нөхцөл байдал одоо бол туйлын хүнд байдалтай л байна. Харилцан биенийгээ одоо пүүжинтсэн, бөмбөгдсөн. За Техран хотыг бол одоо энэ байнгын бөмбөгдөлттэй бол байна. За хэдийгээр энэ одоо Ираны агаарын орон зайг бол бид хяналтандаа авсан гэж мэдэгдэж байгаа боловч за булангийн одоо 6 орон тийм ээ Персийн булангийн 6 орон арабууд болох 6 орон болоод Израиль руу бол одоо Ираны баллистик пүүжингууд бол байнгын одоо товтлогоо хийж байна. За товтлогооны одоо далайц бол сүүлийн үед бол харьцангуй бол багассан. За нэг өдөрт бол 350 орчим пүүжин харвж байсан бол одоо өдөрт бол 50-аас доошоо орсон тооны хувьд доошоо орсон гэж ингэж мэдгэж байгаа боловч эргээгээд одоо юу гэдэг эдийн засгт үзүүлэх нөлөө нь бол одоо бас одоо хор хөнөөлтөй цаашдаа их удаан үргэлжлэх шинжтэй бол байна л да. Яг нь энд нэг 3 асуудал яригдж байна те эрх ашиг. За Америкийн хэцүү улсын ерөнхийлөгчийн зүгээс бол энэ одоо анхны зорилго нь бол мэдээж цөмийн хөтөлбөр гэдэг асуудлыг ярьж эхэлсэн. За тэгээ ингээ харахаар газрын тос цөмийн хөтөлбөртэй террорист ажиллагаа гэдэг нэг юм 3 асуудал яригдаад байна. Тэгэхээр энэ одоо эрх ашигуд ер нь бусад улс орны ялангуяа ойрхот оронд болон бүс нутгийн улс орнуудад яг эрх ашигт нь яг яаж нөлөөлөх юм. За тэгээд энэ нь бас бусад дэлхийн ер нь одоо улс орнуудын хүчний тэнцвэрч гэдэг юм уу эдгээрийн одоо нөхцөл байдал яг яаж нөлөөлөх юм та энийг юу гэж харж байна? За булангийн орнуудын хувьд бол нөхцөл байдал их хүнд байна. Яг тэгэхээр ормон зүй хоолой одоо хүртэл хаалттай бол байна. За тэр хоолоогоор бол зөвхөн нефт төдийг өргөн хэрэглээний бараануудад явдаг. Өөрөөр хэлбэл бидний нөгөө баян арабын орнууд маань бол бас дотооддоо бол юу гэдэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн за цэвэр ус эдрийн нөөц бол одоо байнгын одоо гаднаас авдаг ийм орнууд. Тэгэхээр энэ хангалт үндсэндээ бол зогссон. За санаж бол бид хэдэн жилийн өмнө Кувейт Катарыг бас нэг иймэрхүү байдалд оруулж ирсэн шүү дээ. Хэдийгээр мөнгө байгаад байдаг мөртлөө бараа авахгүй болчдөг. Арабын орнууд нийлээд Катарыг бол одоо бас тийм бойкотонд оруулж ирсэн. За яг иймэрхүү нөхцөл байдал үндсэндээ бол ингээ харагдаад эхэлж байна. Хэдийгээр бол Ираны дайны одоо Иран, Израиль, Америкийн дайныг эс тооцвол ойролт орондын асуудал ерөнхийдөө намжуул байдал руу орж эхэлж ирсэн. За Ливаны асуудал бол үндсэндээ шийдэгдэжсэн. За Сирийн асуудал бол үндсэндээ шийдэгдсэн. За Иракийн асуудал бол үндсэндээ шийдэгдсэн. Тэнд бол бүтээн байгуулалтууд бол явагдсан. Сир, Ирак бол одоо юу гэдэг харьцангуй 50 байдалд бол орж ирлээ шүү дээ. За тэгээд дараагийн ээлж бол Палестины тэр дундаа бол Газын зурвасын сэргээн босголтын асуудал бол байсан. За тэгээд ерөнхийдөө бол Газын зурвасын сэргээн босголтод бол одоо арабын орнууд бол мөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр за Турк тэргүүтээ барууны орнууд бол одоо гол сэргээн босголтын ажлыг гүйцэтгэхээр за ийм тохироо бол өнөд бол хийгдээд ингээд бол явж ирсэн. За гэтэл бол одоо бол эргээгээд энэ бүх одоо юу гэдэг тогтсон зүйл маань бол одоо энэ Израиль, Иран, Америкийн энэ одоо дайнаас болоод бараг 180
ирэх хэмжээнд л одоо тулж очиод байна л да. За хэдийгээр бол одоогор бол ямар ч үсэн Ирак, Сирь бол энэ дайнд бол татагдаж бол ороогүй байна. За хэрвээ курдуудыг зэвсэглээд ингээд одоо дотроос нь ингээд явах юм бол одоо Ирак бол хамгийн дөрөнд бол татагдаж бол хавс өөр арга бол байхгүй. За яагаад тэгэхээр Иракийн курдын автономт одоо тэр хэсэгт чинь бол Америкийн цэргийн бааз бол байж байдаг. За тэгэхээр энд бол их тийм төвөгтэй нөхцөл байдалд бол орно. Яагаад тэгэхээр бол курд үндэстэн бол дэлхийд дээр бол 30-аас 40 сая орчим курд үндэстэнгүүд бол байна. За хамгийн олонх нь бол одоо Туркийн зүүн талын нутгуудад бол одоо Диярбакыр, Адана гэдэг энэ мужуудад бол курд үндэстэнгүүд бол олноор бол амьдардаг. За Иранд бол байна. За Иракт бол бас курдууд бол байна. За тэгэхээр бол курдууд хэрвээ энэ дайнд оролцоод ингэх юм бол курдын одоо тусгаар тогтсон улс байгуулах ийм асуудал хөндөгдөж үл яригдана. Гэтэл бол сая Туркт байсан курдын ажилчны нам ПКК гэдэг террорист бүлэглэл гэж олон нийтэд дэлхийд аяар бол хэмжиж шүүмдэг. Энэ бүлэглэл бол зэвсгээ хураалгасан. За Туркийн ерөнхийлөгч Таyyip Erdoğan-ы одоо терроргүй Турк гэдэг хөтөлбөр бол одоо амжилттай хэрэгдэж ууланд олон жил одоо зэвсгэлж байлдаж байсан энэ бүлэглэл бол одоо зэвсгээ хураалгаад ингэж бууж өгсөн. Гэтэл бол дахиад энд бол сэргэх тухай асуудал яригдана. Хэрвээ курдууд зэвсэглээд ингээд Ираны нутагт одоо ямар нэгэн цэрэг дайны үйл ажиллагаа орох юм бол Турк улс бол энд бол шууд татагдаж орох ийм аюултай. За мөн дээр нь бол Азербайджан улс одоо мөн татагдаж орох аюултай. Хэрвээ энд Бага Аз гэж бидний газар зүйн хувьд нэрлэгддэг энэ бүс нутагт дайны байдал татагдаж орох юм бол манай одоо юу гэдэг юм агарын одоо тээвэр логистикийн одоо нэг гол гарцуул үндсэнд бас хаагдах юм хэрэгтэй. Тийм. Тэгэхээр бид бол одоо илүү ойрхон Казахстан, Узбекистан ч гэдэг юм уу, Кыргызстан ч гэдэг юм уу илүү ойрхон одоо юу гэдэг ойрын нийслэгээр одоо баруун руу холбогдох энэ газрыг л одоо судлахаас өөр аргагүй ийм нөхцөл байдалд орно л да. Ерөн зүгээр одоо Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн энэ баримталж байгаа, тэгээ Америкийн бодлого, барууны орнуудын баримталж байгаа бодлого, улс орнуудын нөгөө дипломат харилцаагаар дамжуулж одоо харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлнэ ч гэдэг юм уу, тэр уламжлалт харилцааны түвшнийг арай өөр түвшинд аваачлаа гэж зарим хүмүүс нэлээд шүүмжилж байна. Энтэй та хэр санал байна? За ер нь бол тиймэрхүү зүйл бол ажиглагдсан. За хуучин бол ер нь Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлцэхэд бол заавал Европын орнууд бол оролцдог байсан. Өөрөөр хэлбэл Англи, Франц, Герман, за Их Британи, за тэгээд одоо юу гэдэг Итали, тэгээд Америк нэмэгдээд Иран гэсэн иймэрхүү байдлаар бол байнга хилцдэг байсан. Гэтэл бол ер нь бол Америкийн Дональд Трамп ерөнхийлөгчөө сонгогдсноос хойш бол одоо ойролт орондын одоо зэвсэгт бүлэглүүд болоод Ирантай хийж байгаа хилцээр бол эдгээр орнуудыг Европын орнуудыг оролцуулахгүйгээр бол дангаар одоо гэрээ хилцээрээ хийж бол эхэлсэн. За саяны довтлогоон ч гэсэн ер нь бол Европын орнуудтай бол одоо тохироогүй ч юм уу одоо ямар нэгэн байдлаар Европын оролцсон асар багтаагаар бол энэ цэргийн ажиллагааг бол явуулж бол эхэлсэн. За Европын улс орнуудын удирдагч ч гэсэн одоо юу гэдэг энэ цэргийн ажиллагааны талаар бол бас Европын холбоо өөрөө бол нэгдсэн байр суурь бас илэрхийлж бол чадахгүй байгаа дах шиг байна. За Испани ерөнхий сайд хүртэл бол одоо энэ одоо дайныг бол одоо шүүмжилсэн ийм юмуд бол харагдаж байна. За хамгийн сүүлийн үеийн мэдээлэл өгч Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон бол Ираны ерөнхийлөгч Пезешкиантай одоо бас уцаар ярьж холбогдож одоо юу гэдэг энэ ойролт орнын асуудлыг одоо энхийн замаар яаж зогсоох талаар одоо бас одоо ярилцсан гэдэг бол олон улсад одоо мэдэгдэж байгаа жишээтэй. Тэгэхээр бол дэлхийн ихэнх орнууд одоо энэ дайныг аль болохоор өргөн хүрээнд хамруулахгүйгээр одоо юу гэдэг дайн дэлхийг түгээхгүй байхад л одоо ийм хүсэл эрмэлзэл бол аль алинд нь бол байна. Хятадд ч адилхан гэж таарч байна. Хятад ч гэсэн мөн ялгаа байхгүй. Хятад бол одоо анханасаа бол одоо энэ хүчирхийллийг бол эсэргүүцсэн. За дайн болоод энэ цэргийн ажиллагааг бол Хятад ус эсэргүүцсэн. Аливаа асуудлыг бол яриа хэлцээний шугамар одоо шийдэх ёстой гэдгийг одоо хамгийн анх бол одоо Хятадын нүүбд суудаг төлөөлөгч бол одоо Нэгдсэн улсын байгууллагын эерхэн зөвлөлт оролт дээр бол хэлсэн шүү дээ тийм ээ. За дараа нь ч гэсэн Хятадын гадаад яамны хэвлэлийн төлөөлөгчүүд мөн одоо Хятад улсын байр суурь бол ийм байгаа гэдгийг илэрхийлсэн. За гэхдээ бол юу гэдгийг одоо энэ дайнаас болоод 4 сард хийгдэх Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн Хятад хийх айлчлал цуцлагдах уу гэсэн юм асуудлууд бол яригдсан боловч хамгийн сүүлийн үеийн мэдээгээр бол Хятадын гадаад яамны одоо хэвлэлийн төлөөлөгч бол бид бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Трампыг бол одоо хүлээж авахд бол одоо бэлэн бол байгаа гэдэг бол бас мэдэгдсэн. Тэгэхээр бол Хятад бол илүү төвийг сагсан. Гэхдээ одоо хүчирхийллийг
зэмлэж буруу шаасан одоо ийм байр суурин дээр одоо манай хоёр хөрш бол аль аль нь бол ижил байр суурь баригдаж байна. Орос улбаны үс гэсэн бүс ялгаа байхгүй. Яг хуу ер нь зүгээр цаашдаа нөхцөл байдал иймэрхүү байдлаар удаан хугацаанд үргэлжлэх юм бол магадгүй одоо хятадаар дамжаад те хятадын эдийн засгаар дамжаад Монгол улсад одоо ялангуяа одоо бид нар чинь нийлүүлж байгаа эрс бүтээгдэхүүн нийлүүлж байгаа за нөгөө талаасаа шатхан худалдаж авч байгаа улс. Тэгэхээр Монголын эдийн засагт ямар нөлөө үзүүлнэ гэж та бүхэн харж байна? За манай эдийн засгтууд нөлөөлөх нөлөө мэдээж бол бид нар төлс шатхууны хувьд бол 100% гаднаас хараад тийм байна. За манай төлс шатхууны одоо юу гэдгийг 95 орчим хувийг бол бид Орос улбаны улсаас бол авдаг. За тэгэхээр бол энэ авдаг энэ тогтолцоо маань бол одоо хэвээрээ үргэлжлэх байх. За хятад улс бол гадагшаа нефть болоод бензин болоод одоо шатах туслах материал бодлоо гадагшаа зархаа бол одоо төр зогсоолоо. За тэгэхээр бол ямар ч үсэн хятадаас бол авдаг нефть маань бол үндсэндээ бензин шатхуун маань бол үндсэндээ зогсох гэж бол хандж байгаа. За зүгээр одоо юу гэдгийг хэдийгээр бол энэ алдлага хүчирхийлэл дайн самууныг зөвтгөх ямар ч боломжгүй ч гэсэн бол юу гэдгийг олон улсын зах зээл дээр бол эрдэс баялагын үнийн өсөлт бол нэлээд өсөлт бол ажиглагдчихж байгаа. За мэдээж бол алтуул бол байна. За газрын ховор элемент байна. За зэс байна. Энэний үн бол одоо цаашдаа одоо өсөх хандлага нь бол одоо өсөх нь бол үндсэндээ тодорхой боллоо. Одоо ч гэсэн тодорхой өсөлтүүдийг үзүүлээ явж байна. Алтуул одоо түүхэнд дээд хязгаараа бол даваад ингээд явж штэ тийм ээ. Тэгэхээр бол энэ их олон пүүжингууд, энэ их цэргийн үйл ажиллагаач бүгд л бол одоо нөгөө газрын ховор элемент, зэс одоо юу гэдэг энэ бүгдийг бол ашигладаг учраас бол энэний үйлдвэрүүд бол одоо дахиад шүү нэмэгдэх нь бол гарцаагүй байх. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч гэсэн бол одоо өөрийн зэвсгийн 30 том үйлдвэрийн удирдлагуудтай одоо бас уулзалт хийж зэвсгийн үйлдвэрлэлийг одоо нэмэгдүүлэх. Өөрөөр хэлбэл энэ дайны ажиллагаанд бол Америкийн нөгөө нөөцөнд байсан зэвсэг пүүжингийн одоо энэ нөөц бол одоо бас тодорхой хэмжээг бол багассан. Хязгаартай тийм. Хязгаартай. Тэгэхээр тэрийг бол одоо нөхөх үйлдвэрлэл одоо явуулах нь бол үндсэндээ бол гарцаагүй. Тэгэхээр бол энэ газрын ховор элемент одоо зэс одоо энэ түүхийдийн үн бол одоо өсөх нь бол одоо гарцаагүй.